Эмийн ургамд хураалаа. Эмээ тушаагарэ. Бүрэн хий болж үдшийн сүүдэр буух үест Жао Тэжүү тосхны захад байх чулуун дээр гарan инхүү хашгирв. Түүний дуу хоол тосхны нам гүмд цуурайтаж ядарсан ардуудыг яаруулна. Эгэл цусны дайчдын бэлтгэл ангийн 5 гишүүн урд ширээ эгнүүлэн засжээ. Ширээн дээр 5 том дугуй хулсан сагс тавьсан байх бөгөөд эдгээрийг жирийн үед жимс эмийн ургамал хатаахад ашигладаг аж. Энэ мөчид 5 том сагсны 3 нь хэдийнэ дүүрсэн харагдана. Эмийн ургамал түүсэн овгийн иргэд ургамлаа тушаахаар урт дараалал үүсгэн зогсжээ. Яман сахалтай нэгэн өвгөн эмийн ургамал бүрийн насжилд ховор нандин эсхийг нэгтлэн шинжиж дараа нь жижиг дэнсээр хэмжсэний эцэст сая нэг бүртгэж авч байв. Ээлж Юн Жиан Шаро 2 дээр ирэхэд Юн өөрийн түүсэн ургамлаа алгуурхан гаргаж өглөө. Яман сахалтай өвгөн ургамлыг хармагцаа нүдэн сэргэж дан жимс хар ленжи мөг 5 сүнс төвс зэрлэг хүм орхоод ямар сайн ургамлууд вэ хэмээн дуу алдав. Өвгөн эдгээр ховор нандин эмийн ургамлыг хараад яг л эрдэнэс олсон мэт баялдаж гартаа ун энхрийлэн илж байлаа. Юун хажуу хунд нь хараад зогсож байхдаа сэтгэл нь бар зэрэг уужрав. Энэ өвгөн эмийг сайн мэддэг нэгэн боловч эдгээр ургамлын шимт чанарыг нийл ягаан болор хэдийнэ сароод авчихсныг анзаарсангүй. Энэ нь ч зүү ясны хэрэг байв. Нийл ягаан болорт шимээ саруулсан эмийн ургамал гаднаасаа дөнгөж сая түүсэн шинэхэн ургамлаас ялгагдах зүйл огт үгүй ажээ. Азтай муу золигвэ. Өнөөдрийн хоолны ховтойгоо үлдлээ шүү. Жао Тэжүү тэдгээр ургамлыг хараад маш сэтгэл хангалуун байв. Тэдний цуглуулсан эмийн ургамлын чанар сайн байх тусам Лиан Чинюгийн сайшаалыг хүртэх болно. Ирээдүйд Лиан Чиню жигүүр урган өндөрт дүүлэх цагт түүнийг дагагч эдгээр ноход ч гэсэн эзнийхээ хишгээс хүртэж хамтдаа том хот руу явж магадгүй албан тушаалдаж хурж мэдэх юм. Харахад чи муу золиг эм түүхч хүүхэд болоход яг таарах шинжтэй. Төрөлхийн эм түүх хог заяатай амт юм гэж. Би чамайг эм түүх ажилд явуулсан нь эрднийг таних нүдтэй эдийг нь зөв ашигласан хэрэг боллоо. Өмнөх удаад өгчээгүй чинь харин ч эм түүхэд улам гаршсан хэрэг болж тэ. Энэ жишгээрээ маргааш дахиад нэглэн эм илүү тушаагарэ. Жа Тэжүү чихээ уханга тун хайхрамжгүй өнгөр ин хэлв. Юу гинэ? Жиан Шарогийн уурн дүрсхийн асав. 16-дан эм түүх нь аль хэдийн хүний хэрээс хэтэрсэн ажил байтал Жа Тэжүү дахиад нэмнэ гэж байдаг. Хэдийгээр Жиан Шаро Юуныг хурдан түүж чаддгийг дахиад жаахныг нэмсэн ч гүйцээж чадахыг мэдэж байсан ч ингээд байвал Жа Тэжүү улам даварч газар өгвөл уул нэхэн гихчээр дахин нэмсээр эцэст нь гай болохгүй гэхээс айж байла. Жааваха та тоглож байна уу да? Эдвэр ургамлыг би бүтэн өдөржин зүтрэж байж арай гэж олсон. Миний чадлын дээд хязгаар энэ шүү дээ. Юуны ярианы өнгө тун удаан байх бөгөөд түүнийг ярьж байх зур нүднийх нь булан дүр нь эмтэй 3 том сагс руу хялам хийв. 3 сагсны гадаргуу дээр бүдэгхэн гэрэлт цэгүүд хөгжих ихэ. Эдвэр гэрэлт цэгүүд нь мэдээж нийл ягаан болрын татгцлаар гарч ирсэн бөгөөд яг л харанхуй шөнийн галт зох мэт Юуны зүг алгуурхан хөвж ирнэ. Юуны уруулд үл анзаарагдам инээмсэглэл тодров. Нийл ягаан бодор ургамлын шимт чанарыг сарахад баг зэрэг хугацаа шаардлагатай тул Жао Тэжүү яг одоо ингэж дэмий чарчиж байгаа нь харин ч түүний хүсэлд нийцэж байла. Түүч үтгэр гэж чи намайг чамтай зөвшөлдөж байна гэж бодоо юу? Жа Тэжүү ширээ хүчтэй дэлсэхэд яман сахалтай өвгөн хүртэл цочин өндөлцөв. Базар мартаж хоолоо олдог муу гуйлах чинь чи арай гэж нэг юм хэрэг болох газар олдож байхад бас шартаг тоочод байх нь уу? Яан овг зүгээр хооллдог газар биш. Эндхийн хүмүүс нэг бол дайчин, үгүй бол дуугүй хөдөлмөрлөх ёстой. Маргааш нэг лан илүү эм тушаагараа. Одоо зайл. Жао Тэжүүд нохоо шиг загнуулсан Юуны царай ховсхийн барайж би энэ хөшсөн мэт хөдөлгөөнгөө олов. Хүмүүс Юуныг дарамжлалд утсандаа ийхүү боллоо гэж бодлоо. 11 2хан настай жаахан хүүхдийг олны өмнө ингэж муухайгаар харааж загнахад түүнд хэр хүнд тусч байгааг төсөөлөхөд бэрхвшээ. Жао Тэжүү Юуны нэг хөхөрч, нэг цайх царайг хараад нүдэнд нь багталтай өнгө гялалзсан. Жиан Шарогийн элэг эмтэрч Юуныг татсан боловч дүүн яг л газар дүнцэлсэн мэт хөдлөхгүй. Жао Тэжүүгийн хараалд бүр манарчихсан мэт харагдаж байлаа. Бараг сороод дууслаа да. Ингээд үргэлжлүүлээд байвал Лиан Чиню сэжвэлж магадгүй. Юун дотроо Жао Тэжүүг огт тоосонгүй. Зүгээр л галзуу нохоо хуцаж байна гэж бодож байв.
Тэрээр ургамлын шимт чанарыг хэр их сорвол зохистойг дотроо тооцоолж байла. 78%-ийг нь сорчиход л болох байх. Лиан Чэньюд жаахан шүд үлдээхгүй бол хідэн сакс дүүрэн сайн эмнэ зүгээр л өмхөрсөн өвс болж хойрвол тэнэг хүнч гэсэн болохгүй байгааг гадарлан шүү дээ. Одоогоор Юн Лиан авгийн дээдстэй зөрчилдөж болохгүй байв. Тэр Жао Тэжүүг алж чадах боловч овог ахлагч болон Лиан Чэнью мэтийн хүмүүстэй харьцуулахад түүний хүч хол дутуу байлаа. Нил ягаан болор эмийн хүчийг сорж удалгүй цуснд нь нэвтрэн цусны эргэлтээр дамжин хүүгийн биеийг тэтрэж эхлэв. Юн судсаар нь халан урсгал гүйж бүх биеэр нь тархахыг мэдэрч бие нь аажмар халж царай нь үүнээс болж улаа бодорчээ. Түүний бие хөвөн мэт хөнгөрч яг л үүлэн дунд хөвж буй мэт мэдрэмж төрнө. Гэвч Юуны энэ байдал олон хүний нүдэнд тун өрөвдөгтэй харагдаж байв. Царай нь улааж, хүзүү нь бүдүүрч, гар хөлн сулдсан энэ байдал нь яахараггүй Жао Тэжүүгийн доромжлолд шарлахснаас үүдэгтэй мэт. Хөөрхий хүүхэд ийм балчир насанда будаа тараах өдөр Жао Тэжүүтэй ганц сөргөөцөлдснөөс болж ингэж ад үзэгдэх гэжтэй. Энэ хүүхдийн заяач бас хатуу юм. Лиан авах тэрээд удаагүй байхад ээж нь өвчнөр өнгөрч өөрөө ч бас өвчин ороосон сул биетэй. Дахианы хүзүү мушгих тэнхээгүй байж Жао Тэжүүг яаж эсэргүүцэх вүлээ. Дайчдын бэлтгэд ангийнхан ингэж даварч байхад хизээ нэг төгсгөл ирэх юм бол доо. Лиан Чэнью ноёнтон биднийг үнэхээр хотод аваачиж чадах болов? Дуугүй. Дайчдын бэлтгэд ангийнхан сонсогдвол чийч бас баларн шүү. Харж байхад энэ хүүхэд эрт орой хизээ нэгэн цагт тэдний гарт тарчилж үхэх нь. Олны шивнэ санаа алдарт дунд Юн чимээгүйхэн зогссоор. Ууланд эм түүхэд хүн хавцлаас унаж үхэх нь энгийн үзэгдэл бөгөөд ховор нандин эм байх тусмаа игц цавчим хадан зохион дургадаг. Юн ийм олон сайн эм тушаасан нь амиа дүүж хадан давирсных үз. Ингээд байвал унаж үхэхгүй гээд яах вүлээ. Гэхдээ Лиан авахт хүний үхэл юу юм бэ? Энд хүний амь нас хамгийн үн цэнгүү зүйл шүү дээ. Шөннөө дүл болж сар яг л мөнгөн дэгээмэт тэнгэрт өлөвөгдөжээ. Лиан авгийн ахлагчийн хашаандах эмийн байшинд хэдэн ирчүүд хөлсөө урсах нь хөөрөг татаж овоолсон түлээгээр том тавааг галлаж байв. Эмийн байшингийн хэдэн өвгөн эмийн ургамлыг ням байлан зэгцэлж хэдэн 10 төрлийн тослох эмтэй хослуулан эмийн шүл чанаж эхэллээ. Энэ хүү эм чанах туслах орц гал тохируулах арга нь Лиан авгийн нууц жор бөгөөд жирийн ардад мэдэгдэж огт болохгүй. Эс бөгөөс ардууд эм чанах аргыг мэдвэл нууцаар эм түүж идэх магадлалтай. Лиан авгийн дээдсийн нүдээр бол эдгээр сайн эмийг жирийн ардад хэрэглэх нь гахааг сайн будаагаар бордохтой агаар нэг ямар ч хэрэггүй зүйл ажээ. Бүр жирийн ардууд байтугай дайчдын бэлтгэл ангийн гишүүдэд ч эмийн ургамлаар биеэ угаах боломж бараг олддоггүй байв. Энэхүү нарийн аргаар чансан эмийн шил нь зөвхөн Лиан Чэньюд зориулагдсан юм. Сайн байна. Энэ удаад чи сайн ажиллалаа. Цовлуулсан эм дотор ховор нандин зүйлс нэлээд байна шүү. Овгийн ахлагч эмийн жигсаалтыг хараад маш сэтгэл хангалуун байв. Энэ бол миний хийх ёстой ажил. Жао Тэжүү толгой дохин бүхэлзэж нүүр дүүрэн зусар инээмсэглэл тодруулан овгийн ахлагчийн тушаасан ажил. Дээр нь Лиан ноёнтны ирээдүйтэй холбоотой байхад би яаж зүгээр суух вүлээ. Өнөөдөр бэлтгэлийн талбайгаас буугаад шууд эмийн уул руу очиж тэр хэдэн ардыг эм түүхийг нь хянсан. Тэдгээр ардууд зүрх муутай игц хад руу авирч чадахгүй болохоор нь би тэсэлгүй өөрөө авирч гарсан юм. Аз таарч энэ хар линжи дан жимстэй таарлаа. Жао Тэжүү хүү Юуны гавьяаг нүүр улайхгүйгээр өөртөө наачхав. Сайн байна. Сэпхэд гаргаж агуулхаас очиж нэг жин хатаасан араатны мах авдаа. Авгийн ахлагч Жао Тэжүүгийн мөрийг алгадан урамшуулв. Авгийн ахлагчтай баярлалаа хэмээн Жао Тэжүү хөөрөн өгүүлв. За, сайн ажиллаарай. Чэньюг тай шин гүрний дайчин болсны дараа зарларад гүүх ажил мундахгүй. Чи сэргэлэн байж Чэньюгийн итвэлийг олж авбал түүнийг дагаад явна. Ирээдүйд Чэнью мандан бадрах цагт чамд олдох хишиг багдахгүй шүү. Намайг хүмүүжүүлж буй ахлагч танд талархъя. Жао Тэжүү сүгдэн мөргөж сэтгэл нь хөдлөн давталжээ. Тэр Юун гэдэг хүү үнэхээр түүний азын од юм гэж. Тэр бяцхан боол юм түүхтэй ийм гаргууд байна гэж хэн санах вүлээ. Дараа нь түүнд жаахан эмийн шар, бүдүүн ширхэгтэй будаа мэтийн зүйл өгөхөд л тэр ядуу хүү баярлсандаа ойлох шахан болж өөрийнх нь үнэнч зарц болоход бэлэн болно доо. Жао Тэжүү
Ирээдүйд том хотод очиод дураараа дургиж буй дүр зургийг нүдэндээ төсөөлөн бөхсөө хаял саргаж чадлаа. Лиан овгийнхан эм чанахаар хөл өвмэн болж байх зур И юн олны нүднээс далд овгийн арын уул руу сэмхэн зөвлөв. Тэнгэрийн хаяанаас тусах сарны бүдэг гэрэлд тэрээр яг л өнчин нарс мэт томоохон чулуун дээр сүндэрлэн зогсоно. Саяхан Жао Тэжүүг эмийн ургамад хурааж байх үед И юн боломжийг ашиглан Нил ягаан болрын тусламжтайгаар тэдгээр ургамлын шимт чанарыг ханатлаас орж авсан билээ. Одоо тэрхүү ох шим хүүгийн бие дотор газ мэт дүрлзэн давлгаалж байв. Энэ хүү их хүчийг өөрийн болгох хамгийн шилдэг арга бол бясалгал. Эмийн хүчийг шингээж түүгээрээ махбодыг хатааж ясыг илдлэх учиртай. И юн зүүн хөлөө алгуурхан урагс сунгаж, зүүн гараараа хөлийн шигааг атхан, баруун өвдгөө нугалан биеэ хажуу тийш налууллаа. Нуруу нь яг л татсан ном мэт хот байна. Энэ бол догшин бар уулнаас буух мэхний гарааны зогшилт байлаа. Өдрийн цагаар Логийн шүрмэс барын яст нударгын эхний 6 мэхийг хулгайгаар сурч амжсан тул одоо хийж буй хөдөлгөөн нь тунч эвлэгхэн харагдана. Догшин бар уулнаас буух мэхний гол нууц нь биеийн шүрмэс булчинг дээд зэргээр чангалахад оршдог. И юун биеийн янгнан өвдөх хүртэд шүрмсөө татаж байгаад их дуугаар хашгирн нударга далайв тас. Түүний өмнө байсан аягны амсрын чинээ бүдүүн мод цохилтын хүчинд өртөн хуг усрав. Гэвч энэ үрдүн түүний сэтгэлд хүрсэнгүй. Тэр зөвхөн нударгын хүчийг бус харин шүрмснийхөө тесрэх хүчийг тултын гаргахыг зорж байв. Эгэл цусны 5 үе шатны эхний 3 болох бие бэхжилт, амьсгал уртсах, аянгат дуун, мөн чанартай дайчны бие бялдрын хөгжлийг игтгэдэг. Махбодио тасралтгүй хатааж, дотор эргэтнээ бэхжүүлж, яс шүрмсөө элдлэн дагтснаар бие бялдар аяндаа сайжирч, дараагийн төвшөнд өөрөө хүчгдэг жамтай. Энэ бүхэн урсгалаараа бүтэх зүйл тул заавал хүчлэн хөөцөлдөх хэрэггүй аж. Логийн шүрмэс барын яст нударгыг сайтар эзэмшүүл эгэл цусны 5 үе шатыг төгөггүй давна гэдгийг И юун сайн ойлгож байлаа. Учир нь Я Юаны хэлснээр энэ арга барил нь нэг ягаан цусны төвшөнд ч баггүй үр дүнтэй байдаг суур эрдэм юм. Пар хуурай мөчөр хугарах чимээ гарч И юун дахин нэг шилбний бүдүүн нарс модыг хугацахв. Нудраг нь бар зэрэг хөхөрч хавцсан чамаагүй. Нил ягаан болороос шингээсэн энерги биеинд нь идэвхтэй эргэлдэж, хурсан цус, бэртлийг хормын төдий дангааж, эмийн хүч нь мах цуснд нь шингэн хүч тамир болж байлаа. Тэр нудрага баг зэрэг амраагаад дахин цохив. Догшин бар уулнаас буух мэхийг хэдэн удаа давтснаа И юун тоолсонгүй. Түүний бүх биеийн булчин шүрмэс яг л хаврын бороонд ургаж буй нялх ногоо мэт тасралтгүй бэхжиж томосч байв. Шүн дундаас үүр цайх хүртэл зогсолтгүй бэлтгэл хийлээ. Хэрэв биеинд нь нил ягаан бодор байж, ийм их эмийн хүчийг шингээгээгүй бол энэ зэргийн өндөр ачаалалтай бэлтгэлийг энгийн хүм даахгүй байсан биз. Харин одоо тэр яг л архирч буй бар, уулгунлуу мэт эрч хүчээр дүүрэм, нойргүй хонсон ч ядарч цуцах шинжгүй байв. Гэхдээ цахилт бүрдээ бүх хүчээ шавхаж, булчин шүрмсөө тулчин татаж байсан тул И юунд ч гэсэн ачаалал мэдрэгдэж эхэллээ. Бие нь янгнан өвдөх болгоч, энэ өвдөлт донд шингээж авсан эмийн хүч бүрэн зарцуулагдаж, ог шим нь мах цуснд шингэн, яс шүрмсэн давтагдаж, улам уян хатан бүх бат болж байлаа. Гүмп, гүмп, гүмп. Хэддэх удаага цохиж байгаагаа мэдэхгүй, тамир нь барагдаж, нүд нь бүрэлзэж эхлэв. Орчин тойрны чимээ алсарч, зөвхөн нудрагны өвдөлт, шүрмс татагдах чимээл тод мэдрэгдэнэ. И юун өөрийн мэдлгүй нэгэн гайхалтай төлөв байдалд шилжив. Ухаан санаан төвлөрч, согтуу чимшиг, сэргэг чимшиг. Тэр бүхнийг мартаж, зөвхөн биеийнхэн шүрмс, булчингл мэдэрч байв. Түүний оюун санаанд биеийнх нь бүх судал, шүрмсний зураглал тодром гарч ирхэн тэр. Энэхүү өөрийгөө мартсан төлөв байдалд тэр өөрийн судал шүрмсийг харж чаджээ. Хөлс нь бороо мэт асгарч, хоёр нудрагнаас нь цус тусална. Хөлс нүдийг нь бүрхэж, чихэнд нь салхи эсгэрэх мэт санагдана. И юуны өмнө нэвтлэшгүй зузаан харанхуй түүнийг дарж буй мэт мэдрэгдэх тэр агшинд хаанаас тийм их хүч гарсныг бүүмэд. Тэрээр араатан мэт архиран бүх шүрмсөө тултлан татаж байгаад нудрага тесрэх мэт далайв. Пүм цохилтод өртсөн нарс мод үнцээрээ булхрам өнөж модны үртэс агаарт цацрадлаа. Энэхүү бужигнсан үртэс дунд И юуны биеэс пүд хийх чимээ тодхон сонсогдов. Хэдийгээр чанга биш ч гэсэн яг л номны хөвч татаад тавих мэт маш тод жингэнсэн чимээ шүнийн анирт цуурайдхан тэр.
Шүрмэс хөвч мэт болно гэдэг нь энэ үү? И юун зүлгэн дээр тэрийн хэвтлээ. Сүүлийн тэр цохилд түүний бүх хүчийг шавхжээ. Тэрээр амаа ангаан амсгаадаж, баруун гарнд цус нүжиндээ холилдсон ч өвдөлтөн түүнд зүүрлэшгүй их баяр баясгаланг мэдрүүлжээ. Тэр өөрийн догшин бар уулнаас буух мэхэн баг зэрэг амжигтанд хүснийг мэдэж байлаа. Энэ шин бол түүний амьдралын анхны бэлтгэл. Тэрээр тай шин гүрний дээд зэрэглэлийн бие хатаах эрдэм болох луугийн шүрмэс барын яст нударгаар хичээлсэн нь энэ. Яоны хэлснээр бол биеийн шүрмсийг хөвч мэт дуугаргахын тулд эвэл цусны 3 дугаар шат буюу аянгат дууны төвшөнд хүрсэн байх ёстой. Гэтэл юун дөнгөж бие бэхжих шатанд дээр нь 12 настай бие гүйцээгүй хүүхэд байж үүнийг хийж чадлаа. Энэ амжилт нь дайчдын бэлтгэл ангийн аль ч гишүүнтэй харьцуулшгүй. Бүр тухайн насан дээрээ байсан Лиан Чэньюгээс ч хол тасархаа үзүүлэлт байр. Юун шүнжим унтаагүй шиг Лиан овгийн их эмийн байшинд эм чанаж буй өвгөд ирчүүд ч нүдний хор гаргасангүй. Нэг тогоо эмийг бүтэн шүнжин боцолгож тогооны доорх чулууг улайстал галжээ. Үүр цайх үед хідэн ирчүүд нийлж байж эмийн шингэнийг юулж нэг нь том төмөр торох дүүрэн өтгөн харшил гаргаж авлаа. Энэ бол тэр чигээрээ эмийн ох байв. За, эхний удаад чансан шүл хамгийн сайн нь байдаг юм. Үүнээс хойш дахиад 3, 5 удаа чанана. Чанар нь муудахч гэсэн үн цэнтэй хിവэрэ байна. Та нар үүгээр бие угаацгаа. Харин хамгийн сүүлд үлдсэн шаарыг нь хадгалж байгаад жирийн ардад тарааж өг. Араатны яс боловсруулахад хэрэг болно. Лиан овгийнхан эмийг өөрсдийн божих аргаар чандаг тул эмийн хүчний дөнгөж 20% л гаргаж авдаг бөгөөд энэ нь дээд хязгаарч. Тэрхүү 20% чанартай шөлөөр Лиан Чэнью бие угаахад тэрээр тад хувийг нь л шингээж чадна. Өөрөөр хэлбэл Лиан Чэнью нийт эмийн ургамлын дөнгөж 10%-ийг л өөртөө шингээдэг гэсэн үг. Энэ тоо бага сонсогдож бодохч жирийн хоод хүнсийг шингээх хувьд тийм өндөр байдаггүй тул хоолноос 100 дахин шингээхэд хэцүү эмийн ургамлын хувьд зүй ёсны хэрэг юм. Төмөр торох дүүрэн хар шүлийг нууц өрөөнд орууллаа. Энэ бол Лиан Чэньюгийн даянчилдаг газар. Лиан Чэнью энэ тогоо эмэнд дан жимс, зэрлэг хүм орхоотой, хар ленжи, 5 сүнс дөвс зэрэг ховор нандин зүйлс орсныг хэдийнэ дуулсан байр. Түүний бясалгал яг шийдвэрлэх мөчөд ирээд байсан тул ийм сайн эм түүнд ус агаар шиг хэрэгтэй байлаа. Сайн яг цагаа ол. Лиан Чэнью торхтой хар шүлийг хараад нүүр дүүрэн баясал тодров. Тэр ховцсаа тайлж нүцгэн биеэрээ буцлам хазуун эмийн шүл рүү үсрэм оров. Шүлний хазуун 90 орчим хэм байх бөгөөд түүхий мах хийсэн ч бозмоор тийм хазуун аж. Эвэл цусны 5 дугаар шатны Лиан Чэньюд хүртэл энэ халуун тэсхийн аргагүй өвдөлт мэдрүүлж байв. Гэхдээ ийм хэмээн эмийг шингээхэд хамгийн тохиромжтой. Буцлам халуун ус хүний арсны нүх сүвийг тэлж эмийн хүч дайчны биеийн бүх нүх сүвээр дамжин гүн рүү нэвтэрдэг ажээ. Эмийн шүлөөр бие угаах нь тэсхийн аргагүй тарчлаантай аж. Лиан Чэнью бүх биеийнхээ анхдагч энергийг эргэлдүүлэн бие хамгаалсан ч шүд зүүм өвдөлт мэдэрсээр байв. Гэхдээ ирээдүйд тай шин гүрэнд очиж тай шинийн ариун судрыг судалж олны дээд болох боломжтой гэж бодоход энэ бүхнийг төвчж чадаж байлаа. Хүчирхэг болохын тулд Лиан Чэньюгийн гаргаж буй төвчээр сэтгэлийн хат үнэхээр юр бусын гэдгийг хүдээн зөвшөөрөхөөс аргагүй. Түүнээс арай дор хүсэл зоригтой хүн бол аль хэдийн овгийн баг эзэн гэдгээрээ далайлгаж, нууцаар сайн мах идэж, сайн ундаа ууж, зав гарвал охид бүсгүүчүүдийг эргүүлдэж, зүгээр л нэг хөнгөмсөг тосхоны баян ноёнтон болчих байсан биз. Яалаа гэж Лиан Чэньюгийн одоогийн өндөрлөгт хүрэх үлээ. Лиан ноёнтон гайхалтай төвчээр. Лиан ноёнтон бол үнэхээр төмөр хүн юм. Ийм буцлам халуун эмийн шүлөөр бие угаахыг энгийн хүн тэсвэрлэж чадахгүй шүү дээ. Лиан ноёнтон бол яа харахгүй хүмүүн дундах луу ажээ. Лиан Чэнью эмийн шүл дотор яг л чансан сам хорхоо шиг удаахыг хараад Жао Тэжүү тэргүүтээ хідэн зусарч тал засаж дойдохнон магтаж эхлэв. Тэд жирийн үед ийм үг хэллэг хэрэгэлдэггүй. Амнаас нь хараалал гардаг улс. Гэвч дойдохнохын тулд тусгайлан хідэн сүржим үг цээжсэн нь энэ аж. Галаа нэм. Лиан Чэнью шүдээ 100 хаширв. 90 орчим хэмийн халуун усанд чанагдах нь ямар их шандал бодохыг төсөөлшгүй. Энэ мөчөд Лиан Чэньюгийн духны судас гүрийж, бие нагшин, арьс нь өв улаан болсон байр. Энэ байдлыг нь хараад хэрвээ түүнийг хүмүүн дундахлуу гэж зүүрлэх гэвэл чансан хавчтай л зүүрлэхэд дөхөн байлаа. Тэр үнэхээр тэсхээ байж эхлэв.
Гэвч эмийн шүлний үйлчилгээ түүний тооцоолсноос хамаагүй муу байв. Яагаад ийм байгаа юм бол? Дахиад гал нэмгэнэ. Хэдэн зусарч бие биерүүгээ харж Лиан Чэньюг бишрэх сэтгэл нь яг л их мөрний ус шиг тасралтгүй ундарч байв. Түүй чөтгөр гэж Лиан ноёнтон газ нэмлэж байхад та нар юугаа гайхаад зогсоод байгаа юм? Юу вэ? Та нар Лиан ноёнтон тэсэхгүй гэж хэргэлзээ юу? Лиан ноёнтны хүсэл, зориг, чадварыг та муу сайнууд яаж тааж мэдэх вэ? Жао Тиежу арай илүү эрх мэдэгтэй тул хэдэн дүү нараа загинж гарав. Тэр загинж дуусаад өөрөө гар бие оролцсон. Гарны бүдүүнтэй том түлээ ягчирч, огт эргэн зэдвүүгээр галлаж, төмөр торхыг тойруулан тавьж, дүлэлцтэл насав. Лиан Чэньюгийн бие хатаалт эгзэгтэй мөчөд ирсэн бололтой гэж бодсон Жао Тиежу. Хичээл зүтгэлээ харуулах гэж том дэвүүр авчираад гал руу улам хүчтэй дэвж эхэллээ. Галын дүл Лиан Чэньюгийн үсэнд хүрэх шахаж байв. Лиан ноёнтон сайхан байна уу гэж Жао Тиежу магтаал горилж инээмсэглэн асуув. Лиан Чэнью аль хэдийн дуугарч чадхаа байж шүдэ бодрох шахам зууж хоёр нудрага чангалсан байлаа. Арьсан чанагдаад барагд хагарах гэж байсан ч үр дүн нь хүлээлтэд хүрсэнгүй. Энэ юу болоод байна? Лиан Чэнью дотроо цачирдан уурлав. Жао Тиежугийн энэ хичээл зүтгэлийн ачаар түүний арьс үнэхээр хагарч эхэлж байлаа. Хүний арьс өндөр хэм дагшиж улмаар хагардаг бөгөөд яг одоо Лиан Чэньюд ийм зүйл тохиолдож. Гэвч Лиан Чэнью үүнийг тоосонгүй. Учир нь түүний дотор нэгэн аимшигтай бодол төрж тэр бодол нь түүнийг амьсгалж чадахгүйд хүргэх шахаж байлаа. Лиан Чэньюгийн одоогийн төвшин нийли ягаан цусны төвшөнд хүрэхэд ганцхан алхам дутуу байгаа тул тэр биеийнхээ өчүүхэн өөрчлөлт бүрийг маш сайн мэдэрдэг байв. Тэр ийм сайхан юмтэй тавоонд чанагдж байгаа хэрнээ зүрхний цохилт нь бараг өөрчлөгдсөнгүй. Яс мах нь баг зэрэг бэхжсэн ч үр дүн нь огт мэдэгдэхгүй байгааг мэдэж байлаа. Бүдэн тогоо дүүрэн сайн эм байхад тэр бараг юу ч шингээж чадсангүй. Лиан Чэнью өөрийгөө өнөөх гацаанд орсон байх үе гэхээс айж байв. Дайчин хүн бясалгалын замд ялангуяа шин төвшөнд хүрэхийн өмнө ихэвчлэн гацаанд ордог. Зарим гацаа бүр насан туршид нь ч саадуулж мэднэ гэж багш Яо Юэн нь хэлж байсныг тэр санаж байлаа. Дайчны зам урт бөгөөд төгсгөлгүй. Шин төвшөнд рүү тэмүүлэх бүрт хизээ нэгэн цагт гацаанд орох нь зайлшгүй зүйл. Гэхдээ Лиан Чэнью дөнгөж нил ягаан цусны төвшин рүү зүтгэж байхдаа анхны гацаатайгаа учирна гэж огт төсөөлсөнгүй. Тэр үүнтэй эвдэрч чадахгүй байв. Тэр бол Тэнгэрийн хүү, гүү ихэн усанд гацсан алтан луу. Салхи шуурга дэгдмэгц тэнгэрт дүүлэн нисэх хувьтай нэгэн. Яаж дөнгөж нил ягаан цусны төвшөнд гацаанд орно гэж тэр итгэхийг хүссэнгүй. Гадаа нэм. Лиан Чэнью хамаг хүчээ шавхан ийн уурсан хаширв. Дахиад нэмэх үү? Жао Тиежу энэ удаад нэг л биш болсныг гадарлав. Лиан Чэньюгийн гарын дотор тал гоёны уг орчим арьс нь аль хэдийн хагарч цус шүүрж байгааг тэр харлаа. Лиан Чэнью хичнээн мундаг байлаач ингэдлээ чанагдах учиргүй баймаар. Ноёнтон дахиад чанавал болчих гээд байна гэж нэг зусарч эрвэлзэнгүй хэлв. Газа нэм гэж байна. Лиан Чэнью арслан метархирлаа. Жао Тиежу аргагүй нэрхэнд дахиад гал нэмж хэдэн дүү нар нь хамаг чадлаараа дэвж эхлэв. Гал улам дүрлэлзэж эмийн шүлнөөс бөмбөлөг үүсч энэ тогоо эм булгалан буцалж эхлэв. Лиан Чэнью ч гэсэн буцлам халуун усыг тэсүүлэхэд бэрх болж дээр нь бие нь эмийн хүчийг бараг шингээхгүй байсанд уур нь дээд зэгтээ хүрч бүх биеийн анхдагч энерги тэслэв. Пүм! Эмийн торох хагарч буцлам халуун шүл тал тийш цацагдлаа. Ёо, ойр байсан хэдэн дагуул түлэгдэж, орилдож эхлэв. Азар тэд ховцтой байсан тул шүл ховцсон дээр нь үсэрч, хэдий халуун байсан ч арай гайг өнгөрөв. Дээр нь тэд бүгд зузаан арьстай тул яаж ийгээд тэсэж байлаа. Чөтгөр гэж ямар халуун юм бэ? Гэхдээ эдгээр зусарчд зусардах ухаанд гарсан мус. Лиан Чэнью ирээдүйд тайшин гүрний дайчин болж бүр язгууртны цол хэрэгэм хүртэж магадгүй тул одоо л сайн тал засчихвал ирээдүйд жаргана гэж бодоцгооно. Тиймээс Жао Тиежу оролцуулаад хэдэн дагуул түлэгдснэж тоолгүй газарт сөгдөж Лиан Моинтонд баяр хүргэе. Гайхамширт хүчин бүрэлдлээ хэмээн хашгиралдав. Лиан Чэнью гинт эмийн торхыг дэлбэлж сүр хүч үзүүлснийг хараад тэд түүнийг шин төвшөнд гарлаа гэж боджээ. Одоо л магтахгүй бол хизээ магтах хүлээ. Гэтэл тэдний хүлээж байсан шиг Лиан Чэнью чангаар инээж шагнад урамшуулал тараасангүй.
Харин ч эсэргээрээ бүх бие нь өв улаан болж, судсан гүрийж, зарим газараа арьс нь язарснаас болж харахад тун аимшигтай харагдаж байв. Зайлцгаа. Лиан Чинью уурандаа багтарч гинт өшөглсөнд Жао Тэжүү тэргүүтээ зусарч нар бөмбөг шиг өнхрөв. Жао Тэжүү өшөглүүлсэндээ мэд гайхаж, өгзөг нь янгнан өвдсөн ч дуугарч зүрхэлсэнгүй, юу болсныг ч ойлгосонгүй. Бүгд зайлцгаа. Лиан Чинюг дахин хашгирахад хідэн дагуу лайсанда царай нь үнс мэт саарал болж яаран гарах гэтэл гэнт Лиан Чиню гараа өргөж буцаад ир гэв. Лиан Чинюгийн царай хүйтэн хөндөй болж эмийн шарыг аваад ир гэж тушаав. За. Хідэн дагуул ганц үг асууж зүрхэлсэнгүй өнхөрч мөлгсөөр гарч удалгүй эмийн шарыг авч ирээд амьсгаагаа төгжин зогсцгоо. Лиан Чиню эмийн шарыг ухаж үзээд эм чансан үе ягцыг дахин асуухад царай нь улам барайв. Эмийн шааранд асуудал алах үнэхээр л бүх төрлийн сайн эм орсон байна. Үнэн хэрэгтээ том авгийн отож ирээд харсан ч учрыг нь олж чадхааргүй байв. Хэн нэгэн тусгай аргаар чанахгүйгээр эмийн хүчийг шууд сорж авч чадна гэж хэн санах вүлээ? Эмийн шаарыг хараад Лиан Чиню өөрийгөө гацаанд орсноо баттай ойлголоо. Хараад ид Лиан Чиню хан руу хүчтэй зөхөв. Тэр багасаа тулааны урлагт авьяастай байсан. Яо Юаны хэлснээр бол том овогт байсан ч шилдэгт тооцогдохоор авьяастай нэгэн. Асуудал надад байхгүй юм бол энэ муу Лиан овгоос л боллоо. Овгоос надад өгч байгаа эм хэтэрхий муу байна. Тэр том гэр бүл, том хүчнүүдийн залуу суутнууд төрхөөсөө л хамгийн сайн эмээр бие угааж, араатны ясыг хоол шиг иддэг. Би тэдэнтэй яаж өсөлдөх юм бэ? Лиан Чиню нударгаа зангидав. Тэр баян чинэлэг айлд төрөөгүй. Ийм нохоож тоож шинжлэхгүй газар төрсөндөө гомдож үзэн ядаж байв. Энэ ядуу Лиан авг миний 17 жилийг үрлээ. Хэрвээ би Тайшин гүрний хааны ордонд төрсөн бол аль хэдийн нэл ягаан цусны төгшин тавж бүр дээд төгшөнд хүрч магадгүй Тайшин гүрний хаан ширээний төлөө өрсөлдөж байх байсан. Ингэж бодохоор Лиан Чинюгийн сэтгэл улам бачимдна. Лиан авг хамаг нөөц боловцоогоо шавхан түүнийг дэмжлээгээд ямар хэрэг байна? Яагаад би хаан угсаанд төрж болоогүй юм бэ? Яагаад би бүхнийг эзэмшиж чадахгүй гэж? Тэдний эхлэлийн цэг нь миний толгоогоо өргөөдөж харагдахгүй өндөрт байна. Гэтэл би нохоо шиг дээшээ мацаж байна шүү дээ. Би үзэн ядаж байна. Хүн байна уу? Лиан Чиню хаширхад Жао Тэжүү яаж удаан байх вэ? Зүрхлэн гүйж ирээд амьсгаагаа даран загсав. Миний тушаалыг дамжуул. Том дөрүүлжин дэн толгойг гаргаж, тосгоны бүх эрчүүдийг цуглуулж, араатны яс чанаж ихэл. Жао Тэжүүгийн зүрх баялах ив. Эцэст нь эхлэхнэ. Уг нь дахиад хэд хонох байх гэж бодож байсан юм. Тэгвэл эмийн ургамлын ажил үргэлжлүүлэн төв. Лиан Чинюгийн дуу хүйтэн сонсогдно. Ян овгийн эмийн уус бол уг нь овгийн хамгийн үн цэнтэй газар. Эмийн ургамал түүхтэй хүртэл ургамлын үндсийг таслахгүй тулд нарийн төлөвлөгөөтэй ажилдаг байв. Гэхдээ одоо Лиан Чиню хэдхэн сарын дараа Лиан овгоос явах тул эмийн уул түүнд ямар ч үнцэнгүй болсон. Тиймээс эцсийн дусал шимийг нь шавхсан дээр өөрөө гацаанд орсон үед эмийн ургамал төдийлөм үр дүнгүйч огт байхгүйгээс дээр. Харин араатны яс. Одоо зөвхөн араатны ясал түүнийг гацаанаас гаргаж чадна.